За залуу энэ байгууллагад ажиллаад хэр удаж байна? За 2 жил болох ч юм да. Ямар шалтгаанаар Цэмбийн авто гэрэлд орж ажиллая гэж бодсон бэ? Одоо найзынхаа хүсэл дээр орсон доо. Найз нь манай ажилчнаа хүрээ дээр санд ажиллая гэж тэгэл ядсан юм шүү дээ. За энэ камер юм да. Одоо энэ автомашин дээр одоо ямар үйлчлэг хийж байна? За энэ машин дээр болохоор ойрын гэр шатсан гэж орж ирсэн. Өсгөгч хундгаа айлтсан байна. Одоо тэгэхээр лампын шалгууд тэгээд оршилж байгаа ганц хэрэг юм шүү дээ. Тэгээд за автомашиных нь одоо яг өсгөгчний ламп ордог залгуур хэсэг дээрээ толгойн ингээд хайлтсан юм байна. Тэгэхээр одоо ингээд лампын чигс асахгүй өсгөгчний нь бас ажиллах боломжгүй болно гэсэн үг. Таны сонголтоор 3 ламп байгаа. Ер нь дээшээс хоёул гэрэл үүсэх байх. Нэмээс үдчихэд хоёул явж. За тэгэхээр энэ автомашин заавал өсгөгчийн байдлаар өөрөөр хэлбэл лампыг хийлгүүгээр шууд LED ламп хийхээр боллоо. За LED ламп хийхлээр өсгөгч заавал ажиллаж байгаа юм шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас LED ламп хийгээд шууд гэрлээ асаалж болно гэсэн үг. За нөгөө LED лампаа тавиад дуусчлаа. Машин өөрөө бас гэрлийн тусгалын зөв хэлбэлтэй байна. Тэгэхээр бүр илүү давуу талтай гэсэн үг. Заманч тод харагдана. Эсрэг талаас ирж байгаа автомашины жолоо шинэ өдрийг бас ялгуулахгүй гэсэн үг тохиол. За тэгээд лампаа суйрлуулсан инженертэй баярлалаа. За баярлалаа. За тэгээд цаашдаа ажилтнаа улам их амжилт хүсье. Мундаг залуу шүү. Баярлалаа. Баярлалаа. Баттүр гэдэг залуу юм шүү дээ. Цэмбигийн Баттүр. Сайхан залуу шүү. За энэ Нэмбаргийн залуутай уулзаараа өгтөдөө ирж машин дээр нэмэлгээрээ. Санаа зам мөр.